ТV-ийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний аварга, тэквондогийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга, Иран улсын тамирчин Занди Абулфазл. Ladies and gentlemen, we are welcome to the court for the final match in the men's weight category up to 58 kilos. Representing Islamic Republic of Iran, Zandi Abulfazl. Хоёрдугаар төвчөө Аз ТV-ийн аваргын тэмцээний эрэгтэйчүүдийн 58 кг жингийн. За, тэмцээнд эргээд татам морил үзэгчтэй Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлд ор зохион байгуулагдаж буй насан туршидтын Олимпийн таквондогийн Аз ТV-ийн аварга шалгаруулах тэмцээний үдээс хойших аваргын алтан медалийн төлөөх шигшээ тулаанууд та бүхэндээ толилуулахад тун удахгүй бэлэн болоод байна. За, тэмцээний дөрөвт өдөр өнөөдөр буюу хасах 49 кг, эмэгтэйчүүдийн хасах 49 кг, хасах 73 кг, эрэгтэйчүүдийн хасах 58, 74 кг тухайн жингүүний тоглолтууд бол та бүхэндээ амжилттай толилсон байгаа. За, яг одоо та бүхэнд эдгээр жингийн аваргын алтан медалийн төлөөх тулааныг М-банк аренагаас PSN телевизээр та бүхэндээ шууд дамжуулан хүргэх бэлэн болоод байна. За, хоёр тамирчны тулаан эхлэхэд бэлэн болсон байна. Солонгос улсын тамирчин Ян Хүчан хасах 58 кг-ийн Олимпийн ранкинг 30-д, мөн дэлхийн ранкинг 30-д жигсэж байгаа. Метр 72 см өндөртэй залуу үеийн шинэ залуу үеийн тамирчин байна. За, мөн Иран улсын од за дэлхийн номер 1 ранкинг номер 1 жигсэж байгаа. Олимпийн ранкинг топ 3 58 кг-ийн жинд хасах 70 метр 78 кг сантиметр өндөртэй тамирчин маань нуруу оролцоо 20 тамирчин маань тулааныг өргөжлүүлэн явагдаж байна. Тулаан эхлээд удаагүй Иран улсын тамирчин маань амжилттай давталснаар өөртөө 3 оноог авч байна. За, Иран улсын тамирчин маань 2025 онд болсон насан туршидтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд авраг авсан байгаа. За, хоёр тамирчин маань бас Иран улсын тамирчин маань 58 кг-ийн бас сүүлийн үед од болоод байгаа ранкинг 1 номер тамирчин маань. Энэ бол өөрийнх нь бас нэрийн өшөлт. За, тэгээд бас тамирчид маань түрүүний хэлсэнчлэн харж байгаа бол зайны мэдрэмжийг бас маш сайн ажиглаж байна. Нэг өшөлт хийгээд оноо авсан хойг нөгөө нь байрандаа байх юм бол дараагийн хөдөлгөөн буюу юу ч хийж болно. За, энэ бол өмнөх тоглолтууд дээр байнга хийжсэн хөдөлгөөн байна. Нэг хамгаалаад дахиад авчлаа. Дөрнөөсөөс нэг өөр хөдөлгөөн яваад шууд гарных нь хамгаалтан доогуур сэтрээд яваад байгаа тийм ээ. Тэгжээж өөртөөс 2 оноог аваад байгаа. За, онооны харьцаа 11-2. За, хэрвээ Иран улсын тамирчин дахиад амжилттай 2 оноо авах юм бол онооны ил давуу тухайн үеийг ялтаар өндөрлүүлэх нэ. За, мэдээж Иран улсын тамирчин маань сүүлийн үед маш од болоод байгаа. Хөнгөн жингийн тамирчин. За, доод үеэс төрөн гарч ирж буй шилдэг тамирчдын нэг байгаа. За, мэдээж маш хөнгөн, хүчтэй, за хурдтай, за хамгийн том давуу тал нь бол сонголттой байгаа. Тэгээ энэхүү тулаануудыг харах юм бол яг өөрийн техникийг бүрэн сайн үзүүлж, өрсөлдөгчтэй буулган авч за энэ аваргын алтан медалийн төлөөх тулаанд шалгарч гарч ирсэн. Ян Хичааны хувьд бол бас Солонгос улсын залуу үеийн тамирчин. За, эдний жин бол маш өрсөлдөөнтэй байдаг. 58 кг-ийн жин гэдэг бол. За, Ян Хичааны хувьд бол за 54 кг-аас дээш өсөж орж ирж байгаа шинэ залуу үеийн тамирчин байна. За, энэ хүү тэмцээнээс бас эхний 3 эхний 8 билүү. Тийм. За, энэхүү насан туршидтын Азийн аварга шалгаруулах тэмцээний тулааны төрөлд эхний 7 байр эзэлсэн тамирчид маань Айчин Нагоя 2026 Азийн зуны наадамд оролцох эрхээ авч байгаа. За, Пүмзэ буюу тоо тасгал эхний 2 өдөр болсон. Энэхүү Пүмзэд болохоор эхний 6 тамирчин маань эрхээ авчихсан байгаа.
За пара тэквондо маань болохоор мөн дэлхийн тэмцээн гэж тусдаа тэмцээний хамгийн сүүлийн өдөр зохион байгуулагддаг байгаа. Залуучуудын дэлхийн авраг, өсвөр үеийн дэлхийн авраг, Иран улсын тамирчин Занди Абулфазл. За сая харсанчлан бол 15 онооны зөрүү гарсан. Оноо нэлт 12 гэдэг тийм ээ. Тэгээд финал дээр бол оноо нэлт 5 гэж бол байдгүй. Тэнхүү тэмцээн маань Азийн аврал шалралт тэмцээн маань G4 гэсэн англиар явж байгаа. За энэхүү тэмцээнээс алтан медаль авах юм бол за 40 оноо өөртөө цуглуулж чаднаа гэсэн. Ингэснээр Олимпийн эрхийн тэмцээнд бас эхний 3 байр маань Олимпийн эрхэд орох хэрэгтэй болчихсон гэсэн. G4 англи гэдэг бол мэдээж тэквондо спорт хичээлээ тамирчдууд маш өндөр оноо олгодог төрөл байгаа. За тоглолт эхлээд удаагүй Иран улсын тамирчин маань гидсэнд амжилттай 2 давтлаад онооны харьцааг 4-1 тэг болгож байна. За гоё. За баг тоолооч гэж би хэлэмжээр энэ ч гэсэн яа тамирчны ёс зүй гэж хэлэх үү эсвэл нөгөө хүндээс зүүн дарамт очруулж байгаа гэдэг бол энэ жоохон туршлагатай хүний илүү хийж байгаа үйлдэл байна л да. Ян хичааны хувьд бол нас залуу тамирчин. Дөнгөж 21 настай юм. Тэгэхээр иймэрхүү үйлдэл дээр нөлөө авч магадгүй гэдэг байдлаас бие хэмжээс үзүүлж байгаа. За тоглолтын 2 дугаар үе. За тоглолт дуусаад 1 минутын хугацаа 4-0 харьцаатай Бөмбөлгийн тамирчин Зандигийн даван гол дөрт тэмцээн маань үргэлжлэн явагдаж байна. Солонгос улсын тамирчин маань хитрхи бас бие бариад байнуудаа хөдөлгөөн болгоны алдааг нь хүлээгээд ах шүү. Адилхан мэргэжлийн тамирчид бол иймэрхүү алдааг хүлээхээс илүү тэр нөхцөлийг бүрдүүлэх тэр зүйлийг өөрөө төрүүлж хийх ёстой гэсэн. Оноох нөхцөлөө бүрдүүлэх ёстой гэсэн. Өөрийнх нь чаддаг зүйлийг хийх гээд хүлээгээд байх биш. Туслах хөдөлгөөн болов тэр жийл дур төлөвийн тэр зайгаа ойр төлөх степ байна уу хүлээн ажиллагааны тэр болгоныг хийж иж оноох үндсэн хөдөлгөөнөө явуулсан. За нэг гацсан хөдөлгөөндөө нуур төлөө тэр холоос чирж орж ирээд Иран улсын тамирчин маань цээжинд нь онцтой өшгөж байна. Яг энэхүү бичлэгийг ингээд дэлгэцээр ингээд үзэж байхад бол их л амархан оноо гаргаад ах шүү тийм. Мэдээж 58 кг хэмжим бол доор хаяж 22 кг-аар дээш өшгөж иж оноо гардаг. Цээж нь 5 кг-аас дээш толгойн 5 кг-аас дээш өшгөж иж оноо гардаг. Тэгэхээр иймэрхүү хэмжээний хүчтэй өшгөж ийн удаа л гэж ойрхон баган хүн л анзаарна гэхээс дэлгэцээр бол их л амархан харагдаж байна. За сүүлийн 10 секунд. За гарын хамгаалтыг давуулаа нуруунд нь наад хөдөлгөөн хийснээр оноо маань 11-1 харьцаатай ян хичээн санал нэгтэйгээр хожигдож байна. За Иран улсын тамирчин Зандийн хувьд аваргын алтан медалийг инхүү багтаа болон өөртөө авч чадлаа. Ингээд тамирчтай халуун баяр хүргье. За өнгөрсөн жил 2025 онд бүгд найрамд Хятад ардаас тулсан насан туршидчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд төрүүлсэн. За анх удаага 2026 онд 1 жилийн дараа Улаанбаатарын дэвжээнд Аз ТV-ийн аварга боллоо. Баяр хүргэе. Насан туршидчдын дэлхийн аварга, Аз ТV-ийн аварга, залуучуудын дэлхийн аварга, өсвөр үеийн дэлхийн аварга, Иран улсын тамирчин Занди Абулфазл. For the attention of all athletes who is secured the bronze medals of today's weight categories, please be ready 4:15 at the C corner of the video.
За энэхүү гайхалтай торгон мөч бол үнэхээр